За тэгэхээр ерөнхийдөө эмчнэр бол яг хотоодны хатангашил эмчлэгддэггүй гэдгийг яг шууд хариуг нь бол тухайн хүнд хэлж өгөхгүй байна гэдэг ийм асуудлыг олон хүмүүс хүндсэн байдаг. За хэрвээ таны хотоод хатангарсан бол одоо ямар арга хэмжээ авах вэ? Үүнийг ангаж болох уу? За энэ бол өнөөдрийн миний бичлэгийг үзэх хамгийн гол сэдэл нь болж байгаа хаа. За тэгэхээр ерөнхийдөө эмчнэр бол яг хотоодны хатангашил эмчлэгддэггүй гэдгийг яг шууд хариуг нь бол тухайн хүнд хэлж өгөхгүй байна гэдэг ийм асуудлыг олон хүмүүс хүндсэн байдаг. За тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр хотоодны хатангашил нэгдүгээрт үүсэх учир шалтгаан хүчин зүйлүүд бол хүн болгоны хувьд бол өөр байдаг учраас тэдгээр шалтгааныг эмч өөрөө тодруулж мдээгүй тэр тухай танаас асуугаагүй мөн танд хотоодны хатангашил үүссэн байна уу гэдгийг бусад шинжилгээгээр тодруулаагүй байгаа тохиолдолд танд одоо эмчлэгдэхгүй байх гэдгийг шууд дүгнэж хэлэх нь бол бас тийм өрөөсгөл болдог. Тийм учраас одоо та өөрөө бас энэ дээр мэдлэгтэй болох зайлшгүй шаардлагатай. За яагаад тэгэхээр яг хотоод хатангашилыг эмчилдэг юм гэж бол одоо ерөөсөө байхгүй. Тийм учраас бид нэр энэ дээр хотоодны одоо асуудлыг үүсгээд байгаа хотоодны салт бүрхүүлийг тэгж ихээр одоо гэмтээгээд хотоодны булчирхай эсүүдийг ихээр одоо алдаад байгаа тэр шалтгаанаа бид нэр олж засаад хэрвээ хотоодыг дахиж нэмж гэмтээхгүй болсон тохиолдолд хүний бие гэдэг бол өөрийгөө нөхөн төлжүүлэх гайхалтай чадвартай учраас таны бие нөхөн төлжил тодорхой хэмжээгээр явагдана. За тэгвэл энэ дээр бол бас юуг мэдэх ёстой гэхээр нэг талдаа бол хотоодыг ялангуяа хотоодны салс бүрхүүлийг зочроож гэмтээж байгаа тэрхүү хүнээлт хүчин зүйл байхад нөгөө талд нь таны хотоодны салстыг хамгаалж байгаа тэр хамгаалтын механизм байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд эцэс төгсгөлгүй ийм байнгын өдөр тутамд явагддаг ийм тулаан байгаа. Тэгэхээр энэ тулаан дээр хэрвээ тэрхүү гэмтээгч хүчин зүйл нь давмгайлах юм бол мэдээж хотоодны хатангашилыг эдгэх тухай ангаах тухай яриа ерөөсөө байх боломжгүй. Тийм учраас та хэрвээ өөрийнхөө хотоодыг гэмтээж байгаа тэрхүү эм байна уу, хоол байна уу, таны амьдралын буруу юм аяг байна уу, тэдгээр шалтгаанаа нэгдүгээр олж таньж мэдээд тэрийгэ засах анхны алхмыг өөрөө хийх хэрэгтэй. Тэгж ирсэн тохиолдолд та өөрийнхөө эд эсэд тусалж чадсан тохиолдолд таны хотоодны гэмтсэн эсүүд нэгдүгээр засагдаж болно. Хоёрдугаар хүний биед үүдэл эс гэж байдаг. Тэгэхээр энэ үүдэл эсүүд нь болохоор дотроо ямар онцлогтой байдгүй гэхээр таны айлч хэсэгт тийм ээ арьсч байна уу, таны бөөрч байна уу, үе мөчч байна уу, таны ходоодч байна уу, аль нэг хэсэг дээр ямар нэгэн зүйл болохгүй байгаа бол тэр хэсэг дээр шин эсүүдийг бол байнга үүсгэж байдаг. За мэдээж энэ шин үсийг үүсгэж байгаа энэ үүдэл эсийн үржихийн чадвар нь таны насжилтаас хамаарахаас гадна мөн таны өөрийн амьдралын хэм маягаас бол шууд хамаарна. Та байгаа оршин тогтож байгаа цагт л таны биед бол тэр үүдэл эсийн тусламжтайгаар таны биед бол нөхөн төлжих процесс байнга явагдаж байгаа. Тэгэхээр энэ эсүүдтэй та тусалж өгөх хэрэгтэй. За үүний тулд яах ёстой гэхээр мэдээж цогц юм арга хэмжээ аав. Тэгэхээс биш та хатангашилыг ангаах нэг төрлийн хоол идээд юм уу, эсвэл нэг төрлийн эсвэл нэг төрлийн витамин уугаад засах ямар ч боломжгүй. Энэ бол танаас бүхэл бүтэн ийм системтэй арга хэмжээг шаардна. За нэгдүгээрт нь бол мэдээж хоол бол. Тэгэхээр хоол боловсруулах эргэтэн тогтолцооны асуудлыг хоолтой засахгүйгээр засах ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр хоолт бол таны энэ хотоод хотоодны хатангашилыг ангаах эмчилгээний доотлол нь 60% бол эзэлнэ. Тэгэхээр ихэнх хувь нь таны хоолтоос хамаарч байгаа. Тийм учраас та нэгдүгээр хоолтой. За хоёрдугаар гэх юм бол та өөрөө яаж аж төрж байгаа тэрхүү амьдралын хэв маягаа засгаас эхэлнэ. За мөн таны биед тодорхой хэмжээний уурга, шимт хижээл хэрвээ дутагдаад байх юм бол энэ нь эргээгээ таны хоол боловсруулах үйл ажиллагаа доголдоход хүргэдэг учраас та энэхүү шимт хижээлийн дутагдлаа заавал нөхөх шаардлагатай. Энд бол таны биед нэгдүгээрт шимт хижээл болох уурга, эрдэс бодис, витамин, бусад
одоо сайн өөх тос энэ бүхэн мөн одоо нүүрс ус дотроо болох юм бол одоо эслэг гололсон ийм хоол хүнс хэрэглэжээж та өөрийнхөө бие шингэд сайтай тэрхүү бие махбодыгоо бүрдүүлж байгаа тэрхүү жижиг хэсгүүдийг одоо үүсгэхэд хэрэгтэй тэрхүү шим тэжээлийн дутагдлаа нөхөх ийм шаардлагатай болно. За цаашлаа таны хоол боловсруулах эрхтнүүд маань өөрөө тодорхой булчингаас тогтож байгаа. За тэр булчин нь болохоор дандаа гүлгэр булчин байдаг. Тэгэхээр энэ гүлгэр булчингийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нэгдүгээрт та өөрийнхөө хоол боловсруулах тэрхүү одоо дадал зуршлуудаа засах хэрэгтэй. Нэгдүгээрт та хоол идэнгүүтээ одоо шууд хэвтэж болохгүй гэдэг энэ одоо дадлыг энэ буруу зуршлыг зөв дадал руу оруулаагүй цагт мэдээж тэр хотоодны хайтангиршил хэвийн болох тухай яриа бас байхгүй болно шүү дээ. Тийм учраас хоол боловсруулах булчингуудын хэвийн үйл ажиллагааг хангаад одоо ходоод хоосрох гэдэс хоосрох тэр өөрийн гэсэн өгөгдсөн хугацаанд нь хоолоо боловсруулж чадхуйцаар та тэр булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж сурах хэрэгтэй. За үүнд мэдээж тодорхой чиглэсэн амьсгалын дасгал мөн тодорхой иллэг мөн жин тавих тийм ээ мөн гаднаас нь одоо массаж хийх эдгээр бүхэн бол бас тэр хоол боловсруулах одоо тэр урсгалын зогсонгошоод үйл ажиллагаа нь сулраад булчингийнх нь үйл ажиллагаа нь алдагдаад булчин нь одоо сфинктер одоо тэр хунигч булчингууд нь буруу ажиллаад одоо нэгдэх үедээ нэгдэхгүй хаагдах үедээ хаагдахгүй байгаа энэ доголдоод байгаа үйл ажиллагааг нь засаж нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай болно. Тэгэхээр бид нэр хотоодыг нөхөн төлжүүлэхийн тулд хотоодны хайтангирчлыг ангааж эдгээхийн тулд нэг имийг уугаад нэг хоолыг идээд зүгээр болохгүй байна шүү дээ. Бүхэл бүтэн системтэй тууштай ийм үйл ажиллагаануудын үр дүнд засах боломжтой. Та анхаарлаа түр хандуулна. Би танд нэг вебинарын зар хүргэж байна. 4 сарын 27-ны хагасаа өдөр бид нэр хотоод гидсээ эмгүү ангаа гэдэг ээлжид нэг 2 цагийн вебинараа явуулах гэж байна. Хэрвээ та хотоодны улаалт үргэлжлэлтэй, хотоодны шалбархай шархлаатай, мөн хотоодны хатангирчлалтай байгаа бол танд энэ вебинарт өгөх мэдээлэл хэрэгтэй байх болно. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээний үед эмчилгээний үр дүнг сайжруулах, дэмжих, за мөн эдгэрэлтийг түргэсгэх, өвчин дахихаас урьдчилан сэргийлэхэд тустай зөвлөмжүүдийг бид энэхүү вебинартаа багтаасан байгаа. За мөн хеликобактерийн халдвартай хүмүүсийн хувьд болохоор бактерийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж явах явцдаа мөн эмчилгээгээ хийлгээ дуусгасныхаа дараа эмийн гаж нөлөөг эмчилгээний үр дүнгээ цааш нь өргөжлүүлээд хадгалахад хэрэгтэй тэрхүү одоо зөвлөмжүүдийг мөн бас оруулсан байгаа. За бидний хувьд бол сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ одоо 50000 гаруй хүмүүст хотоод гидсний нөхөн сэргэх зөвлөгөөг шим тэжээл судлал хоол зүйн ухааны үндсэн дээр одоо өгч өөрсдийнхөө хуримтлуулсан туршлагаасаа энэхүү вебинартаа оруулсан энгийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох ийм одоо практик ийм зөвлөмжүүдийг бол багтаасан байгаа. За вебинарын сэдэвт болохоор хоолны зөвлөмжийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээс сонголт зөв сонгоно гэдэг бол энэ хотоод гидсний асуудалтай хүмүүсийн хувьд эргээд хэвийн байдалд нь оруулахад хамгийн чухал байр суурийг эзэлж яадаг. Тийм учраас эмчилгээний үед хэрэглэхэд зохистой ээлтэй эм хүнс болон мөн эмчилгээний үед төр хугацаагаар хязгаарлах хотоод гидсний салстыг зочроодог тэрхүү бүтээгдэхүүний талаар маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгнө. За мөн хүмүүсийн хүсэлтээр бид нэр хоолны шингэцийг сайжруулдаг шимтэй тэгээд тижээллэг эм хоолны жоруудыг бас энэхүү вебинартаа оруулсан байгаа. За мөн түнчлэн одоо хотоод гидсний асуудалтай хүмүүсийн өдөр тутамдаа мөрдөх энэ дэглэмүүдийг бид нэр танилцуулахаас гадна хотоод гидс яг одоо өвдөд байгаа ийм хүмүүсийн хувьд өвдөлтөө намдаах энгийн аргуудыг бас оруулсан байна. Хэрвээ та вебинарыг сонирхоод мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол комент хэсгээр 1 гэж бичээрэй. Бид нэр энэ бичсэн хүмүүсийн хувь чатаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр энд бол хооллолт, амьдралын хэв маяг, иллэг, дасгал, хөдөлгөөн, за тэгээд мөн сэтгэл санаа гэдэг бол бас хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. За цаашлаад бидний мэдрэлийн одоо тогтолцоо таны тархинаас тухайн эрхтнүүдэд очих тэрхүү дааврын зохицуулга хийдэг, шүүрэл ялгаралтыг удирддаг тэрхүү сигналыг дамжуулж байгаа таны мэдрэл. За тэр мэдрэл хаагур дамжих уу гэхээр тархиар дамжаад нугасаар одоо бидний нуруу нугалмын дунд байгаа нугасаар дамжаад салаалаад тэр мэдрэлийн одоо олон ширхэглэг олон эсүүдэд тэр одоо дохио илгээгдэж байгаа. Тэгэхээр тэр сигнал хэвэн явагдахад та бас тодорхой хэмжээний одоо арга хэмжээнүүдийг бол авах шаардлага гарнаа.
Тэгэхээр энэ бүхнийг мэдэж авахын тулд танд тодорхой зөв мэдээлэл хэрэгтэй, мөн мэрэгжлийн чиглүүлэг хэрэгтэй болно. Тэгэхээр хэрвээ та хотоод гидсэн нөхөн сэргээхэд хэрэгцээтэй тэрхүү мэдээллийг авч зөвлөгөө авъя гэх юм бол биднэрт хандаж болно. Тэгэхээр бид нэр сүүлийн одоо 6-7 жилийн хугацаанд хотоод гидсний нөхөн сэргээх зөвлөгөөг олон зуун хүнд бид нэр зөвлөгөөг өгсөн. Одоо ч гэсэндээ өгсөөр байгаа. Тийм учраас хэрвээ танд хувийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд бас хандаж болно. За бид нар тэр болгон бүх хүнд хандаж зөвлөгөө өгөх цаг хугацаа хангалтгүй байдаг учраас тодорхой хуваарийн дагуу бид нар энэ вебинарыг явуулаад байгаа. Тэгэхээр энэ вебинарт бол бид нар 2 цагийн хугацаанд яг практикт хэрэгцээтэй тэрхүү мэдээллүүдийг бол өгж байгаа. Тэгэхээр та яг тэнд сонссон 2 цагийн мэдээлэлд бол онлайн мэдээлэлд маш бага, дандаа практик өдөр тутамдаа өөрөө амьдралдаа хэрэгжүүлж болох хотоодныхоо салстыг яаж төлжүүлэх үү, юу хийх үү, юуг яаж болгож идвэл илүү хурдан төлчих үү, ямар илгийг яаж хийх үү гэдгийг заасан ийм вебинарыг бол явуулдаг. Тэгэхээр энэ удаагийн вебинар болохоор хотоодоо эмгүү ангай гэсэн ийм вебинар байгаа. Тэгэхээр бид нэр сая явуулсан одоо богино хэмжээний зар дээр хотоодны өрөвсөлтэй, шархтай, хатангашилтай хеликобактерийн халдвартай эсвэл энэ хеликобактерийн эмийн эмчилгээ хийсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийг хүсэж байгаа ийм хүмүүс зориулсан ийм хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болно.